өрөвддөг бурхан. Дайснаа хүртэл хайрладаг бурхан байна. Тэр инэрлээ биднэрт харуулсан. Тийм учраас бид нарыг аврах тэр үедээ бидний үйлдсэн зөвхт үйлсээр маань бус зөвхт үйлсээр аврагддаг хүн гэж нэг ч хүн байхгүй. Ямар ч болцолгүйгээр өгдөг юм нэгүсэл байна. Тийм учраас бидний үйлсээр биш, харин Бурхны тэр гайхамшигтай хайр болоод нэгүслэр бид нарыг аварсан гэсэн үг байна. Тийм учраас тэр Бурхны инэрлийг хүлээж авсан бол тэр өрөвч сэтгэлээр нь аврагдсан болвол нь одоо миний үгэнд ороорой гэсэн үг. Гэхдээ аврагдаж гимнүгэл нь уучлагдаж гайхамшигтай нэгүслийг авсан мөртлөөсөө тэр Бурхны нэгүслийн тал дээр ямар нэгэн хариу үйлдэл үзүүлдэггүй хүн, түүнд хариулдаггүй хүн энэ бол их одоо асуудал. Тэр өрөвч сэтгэлээр та нараас хичээнгүйлэн хүсье. Бурхны өрөвч занг нь хүлээж авсан бол миний хэлж байгаа үгийг одоо сонсоо. Миний тушаал биш, энэ гуйж байгаа үгэнд минь ороорой гэж. Бидний сүнс бол аврагдсан байгаа. Одоо бие нь энэ газар дээр амьдарч байна. Энэ бие нь хизээ нэгэн өдөр амьдрах хугацаанд дуусах юм бол Бурхны өмнө очноо. Аврагдсан хүн. Гэхдээ энэ бие нь амьд байхад энэ үедээ энэ биеэрээ Бурханд тааламжтай амьд ариун тахил болгож өргөө. Эзнийг хамгийн ойрхоноос дагсан, эзнийг хамгийн их дуурайсан, зөвхөн эзний төлөө амьдарч байгаад эзний төлөө өгсөн хүн. Энэ хүмүүсийн төлөөлөл болсон хүн бол Илч Паул шүү дээ. Тэр Илч Паул өөрийнх нь зүрх сэтгэл дотор биелэгдсэн тэр үнэнийг бас дахиад Христэд итгэж хүмүүст гэрчилсэн. Бас дахиад Христэд итгэж хүмүүсээс гуйсан байна. Өөрсдийн биеийг Бурханд тааламжтай амьд ариун тахил болгон өргөө. Бурханд өрг. Бурханд өрг гэдэг чинь өөрийнхөө имийг өрг гэж байгаа юм биш ээ. Хин нэгэн Бурханд өргөчөөд буцаагаад авах уу? Эхлээд Бурханд өргөчөө буцаагаад авдаг хүн байхгүй. Эхлээд Бурхан бидэрт бүх зүйлийг өгсөн. Бурхан өөрийнхөө цорын ганц хүүг хүний дүр төрхөөр илгээгээд гим нүгэлгүй тэр нэгэн бид бүхний гим нүглийг биедээ үрч цаазын ял сонсож ичхүр болоо зовлон гамсаж загалмаа дээр зовлогдож өгөж өгсөн ба. Тийм учраас бид тэгж бид нарыг аварч өгсөн. Тийм учраас одоо өөрсдийнхөө биеийг Бурханд тааламжтай амьд ариун тахил болгож өргөө. Өргөө гэдэг нь өөрийнхөө имийг өргөх гээд байгаа юм биш. Бурхны имийг, Бурхных гэдгийг нь таньж мэдэж Бурхны юм шиг амьдраарай гэсэн үг. Итгэлийн амьдрал гэж нь юу юм бэ? Бид нар шиг юм гимтнийг авраад Бурхны хүүхэд болгож зогсохгүй. Бурхны ариун тахилч болгосон. Тахилч. Одоо тахилч гэдэг хүн болол зөвхөн Бурханд үйлчилдэг хүн юм. Тахилыг өрг гэх үг болоод үйлчлэл хийх гэдэг үг, үйлчлэх гэдэг үг бүгдээрээ одоо агуулга нь адилхан. Тахилч болол өөрийнхөө төлөө хийдэг юм биш ээ. Бурханд тахил өргөхийн тулд, Бурханд үйлчлэхийн тулд байгаа хүн юм. Тийм учраас аврагдсан бүхий л хүмүүс Бурхны тахилч